чамааг үл хүндэлдэг, үл тоодог хүн гэж байдаггүй. Чи өөрөө ямар зан авир гаргаж ийн, ямар үйлдэл гаргаж ийн, яаж хэл хязгаараа тавьж ийн гэдгээс шалтгаалаад чи өөрөө тэр хүнд өөрийг чинь үл хүндлэхийг хүлээн зөвшөөрдөг. Toxic relationship, toxic хүмүүс гэж байдаггүй. Чи өөрөө тэр хүмүүст өөрт чинь маш toxic хандхыг бас хүлээн зөвшөөрдөг. Түрүүний миний followers битсэн байсан яаж fuck boy-удаас өшөөгөө авах уу гэх мэт жишээний. Яг үнийг хэлэхэд fuck boy гэж үнэхээр байдаггүй. Чи өөрөө яаж тэр хүнтэй хандж ийн, тэр хүнд өөртөө чинь ойртох боломж олгож ийн үү гэдгээс шалтгаалаад тэр хүн fuck boy байж болно, fuck boy биш байж болно. Эсгэн гэж хэлэхэд чи өөрийгөө хайрлаж сурахаас нааш, өөрийгөө хүндэж сурахаас нааш эдгээр хүмүүс хизээч чамаа хүндлэхгүй, чиний амьдрал, чиний хүрээлэл ерөөсөө өөрчлөгдөж чадахгүй. Тэгвэл чиний амьдралтай чамааг зөндөө үл хүндэлдэг, үл тоомсорладаг, чамааг ерөөсөө тоодгүй, хайрладаггүй тийм хүмүүс зөндөө байдаг байж магадгүй. Энд нь юуг харуулж байна вэ гэх юм бол чи дандаа өөрийгөө үл хүндэлдэг, үл хайрладаг, чи өөрийгөө хайрлагдах ирэхгүй, би тийм хүндэтгэлийг авах ирэхгүй гэж боддог. Энэ үед бид нар одоо чиний өөртөө ханддагаас зарим хүмүүс арай чамааг дээгүүр үл хүндлэх үед чи тэрийг зүгээр л хүлээн зөвшөөрдөг. Чи хүлээн зөвшөөрөх ёстой гэсэн бодол чиний далд ухамсар дотор чинь орж ирсэн. Хамгийн хэцүү зүйл нь юу вэ гэх юм бол ихэнх үедээ эдгээр харилцаанд бидний дотны хүмүүсээс байдаг дотны багын найз чинь тэр хүмүүс нь чамааг одоо багаас чинь мэддэг, зөндөө олон жил мэддэг болохоор чи би одоо яаж гинт үн цэнтэй ааш зан гаргаад яаж эдгээр хүмүүсээр одоо хүндлүүлэх вэ гэд толгой чинь өвдөж магадгүй. Гэхдээ чи бодоод үзтээ ерөөсөө тийм хууль байхгүй үзтээ. Чи анханасаа л тийм байсан, дандаа тийм байх ёстой гэсэн тийм хууль байхгүй. Яг тэ яаж чи тэндээс ахуулаад энэ хүртэл ямар зан авир гаргаад яаж өөрийгөө баг багаар үл хүндлэхийг зааж өгсөн шигэ чи яг одоо зан араншин байгаа байдал өөрийнхөө хийж байгаа үйлдэл те бүх зүйлээрээ эдгээр хүмүүст өөрийгөө эргэж хүндлүүлэхийг баг багаар зааж өгнө. Ч гэсэн те яг чамтай адилхан би бусдад заа гэж хэлээд бусдыг ингээд хязгааргүй их хайрлах тусам те энэ маань багын найз маань юм да, энэ ч надад гоё хандж исэн да, энэ ч надад тусалж исэн, би мэдхий юм чинь би ингээл үнэхээр сайн хандах юм бол надад ч гэсэн тэгж хандна гэсэн сэтгэлээр ер нь бол найзууд бүх хүмүүс тэгж ханддаг байсан. Гэхдээ нэг л мэдсэн чинь эдгээр хүмүүстэй байн заа гэж хэлээл хэл хязгааргүй хайрлах үед хэсэг хугацааны дараа намайг зүгээр л нэг мэдсэн чинь амар үл хүндэлдэг болсон байсан. Хөөе тэгээч ингээч яагаад тийхгүй байгаа, ингэхгүй байгаа гэнэ хүснээр нь байсаар байгаа сурцсан. Одоо ч гэсэн ингээл дэлгүүр ороод янз бүрийн юм авах ч юм уу те. Ер нь бол ингээд хүнтэй харьцахтаа одоо хүртэл би үгүй гэж хэлхээсээ жоохон санаа зовдөг. Тэгээ ерөөсөө энэ нэг үгүй гэж хэлж чаддгүй хүмүүс нь бусдад татгалзуулахаас амар айдаг гинэ. Би үгүйгээд хэлчих юм бол надад дургүй болчих واخ та намайг юу гэж бодох бол яана гэж дандаа бусдад хүлээн зөвшөөрөгдөхийг хичээдэг. Гэтэ яг амьдрал дээр байгаа зүйтэй хүмүүс үгүй гэж хэлж чаддаг. Яг өөрийгөө илэрхийлж чаддаг хүмүүсийг бүр 100% илүү хүндэлдэм байлээ. Нэг жишээ гэх юм бол би саяхан шинэ машин авах гэжсэн байхгүй юу. Тэгээ бензин дилершип дээр ингээд найз ихчтэйгээ цог очсон. Тэгээ яг бензин өөрийнх нь дилершип болохоор би тэр одоо хүмүүст нь шууд итгээд баг ингээд машина авах гэжсэн. Тэгээ тэр үед болохоор би ингээд энэ ямар нэгэн одоо өөр дилершип биш одоо энэ Benz өөрийнх нь компани дилершип юм чинь ингээд тэр хүнд зүгээр итгээд за тгий ингээгээ бүх юмаа яриа. Ингээд машина авах гад ингээд бичиг баримт бүх юмаа бөглөөд байжсэн. Тэгээд тэгсэн чинь ингээл зөндөө олон нэмэгдэл төлбөрүүд зөндөө байгаа штэ. Би нэг юм олон юм асуухгүй байгаа хгүй юу. Ягаад гэвэл ярьж байгаа юмнууд нь дандаа логикл ерөнхийдөө дандаа хэрэгтэй юмнууд байсан болохоор за би ойлгож гинэ тэгж гинэ гэд байж исэн. Тэгсэн чинь манай найз ихч болохоор над шиг биш тийм айгу хурц зааштай хүн байдаг байхгүй юу. Энэ ягаад ийм байгаа? Энэ ягаад тийм байгаа? Энэ ягаад ийм байгаа ингээл тэнцээ ингээл бага юм асуугаал яриалсэн. Нэг бичиг баримтан дээр зөндөө олон ингээд илүү төлбөр гараад ирсэн чинь манайч энэ юу юм? Энэ яаж байгаа юм гээл тэгсэн чинь нөгөө дилершип нь ингээд айгу тайлбарлаж өгч байгаа байхгүй юу. Тэгсэн чинь чи чимээгүй яж даа гэл ингээл юмнуудыг ингээл бодож үзчихсэн. Энэ төлбөр юу юм гээл. Ингээд тэр хоёр ярилцаад би бүр ингээд дунд нь ингээд амар санаа зовцсон байж исэн. Тэгсэн чинь
Манай найз яасан бэ гэх юм бол тэгж бодож бодсоор агаад байж да энэ юу илүү төлбөрүүд янз бүрийн maintenance ямар fee вэ гэд асуусан чинь нөгөө хүн нь гинт гацсангуудаа зүгээр ингээ нэмэгдлэр зөндөө олон янз бүрийн хэрэгтэй хэрэггүй юм нэмсэн. Тэгэнгүүт өө яна уучлаарай би яарад энийг хараагүй байсан маань ингээггүй байсан маань гэ гинт ингээд шалтак хэлээд эхэлж байгаа байхгүй юу. Тэгээ энэ байдлаас харах юм бол те би тэр хүн ингээд шууд итгэж байгаа байхгүй юу. Тэгсэн чинь тэр хүн хизээч те өө энэ надад итгэжлээ ингэчлээ гэж сайхан сэтгэлээр эргүүлж чамд хандахгүй зүгээр л чамааг ингээд ашиглахыг хүсдэг гэх юм уу. Гэхдээ манай ихчийн хувьд гэх юм бол тэр үед ингээд амар мин харагдчихсэн байгаас амар ямар ядаргаатай юм бэ гэсэн зан авирыг гаргаж исэн ч гэсэн өөрийнхөө хил хязгаарыг тогтоогоод өөр дээрээ ингээд зогсож чадсан гэх юм уу. Та нар яг энэ байдлын дараа хараад үзтээ тэр хүн дотроо хэнийг илүү хүндлэнэ гэж бодож байна. Зүгээр за ойлголоо гэдээс намайг хүндлэнэ гэж бодож байна уу? Одоо манай ихчигтэй өөрийнхөө байр суурин дээр хатуу зогсоод өөрийгөө илэрхийлээд тэр хүний хийж байгаа буруу зүйлийг олоод харсан манай тэр ихчийг хүндлэнэ гэж бодож байна уу? Яг үнийг хэлэхэд дотроо тэр хүн одоо манай тэр найз ихчийг бүр хамаагүй хүндэлж байгаа. Тэр хүний нүдэнд бол би зүгээр л нэг юм мангар тэнийг юм шиг харагдчихэж магадгүй. Яг үүнтэй адилхан. Бид нар зүгээр л өөрийнхөө өмнө зогсох хэрэгтэй. Магадгүй хүмүүс чамааг ярьж магадгүй наа чи ааш муутай ийм тийм чи ямар муухай ааштай юм. Яг тэр манай ихчийг би анх одоо тэгж бодож исэн шиг. Гэхдээ яг тэр үйл явдлын дараа манай ихч гинт инээгээл зүгээр хүн болгон алддээ штэ. Зүгээр өнөөдөр үнэхээр их баярлаа гэл ингээл харилцаа тэр орчин тойрон зүгээр болсон. Адилаас миний сурсан хичээл бол бид нар асууж сурах хэрэгтэй, лавлаж сурах хэрэгтэй. Бид нар асуухаасаа ерөөсөө санаа зовх шаардлагагүй. Яг зарим зүйлийг бол би асуухаасаа санаа зовдгүй, зарим зүйл дээр бол би бас л яг тантай адилхан, чамтай адилхан суралцаад явж байгаа. Одоохондоо бол миний хүрээлэлд бол намайг ерөөсөө үл хүндэлдэг хүн байхгүй. Би эдгээр хүмүүсийг бүгдийг нь явуулж чадсан. Тэгж тэр үед зарим хүмүүсийг амьдралаасаа явуулахад надад хэцүү байсан. Би ганцаардлыг зөндөө Гэхдээ би ганцаардаж үзээд эдгээр хүмүүсийг явуулж сурснараа амьдралдаа яг зөв хүмүүсийг оруулж ирж чадсан. Би тэр үедээ энэ токсик хүмүүсийг хүлээн зөвшөөрөөд амьдралдаа байлгаад байсан бол байлгаал байх байсан. Би хизээч намайг хүндэлдэг, намайг хайрладаг хүмүүсийг амьдралдаа олж авч чадахгүй байх байсан. Яг үнийг хэлэхэд надад бол ганцаардал маш их тусалсан. Яг ганцаараа байгаад өөртөөгөө байж сурахтаа би өөрийнхөө үнцийн эдгээр зүйлийг үнэхээр их сайн ойлгож авсан. Ганцаардал миний амьдралд зөндөө олон зүйлийг зааж өгсөн. Би ганцаараа байж чадна. Ганцаараа байхдаа би зөндөө олон зүйлийг бүтээж чаддаг учраас тэгээ одоо ингээд миний амьдралд эргээд нөгөө токсик хүмүүс дандаа орж ирэх хичээдэг байхгүй юу? Янз бүрийн өмнөх одоо экс чинь ч юм уу эсвэл өмнөх эмэгтэй найзууд чинь ч юм уу чиний ингээд сайн явж байгааг хараа, сайн хийж байгааг хараад байнга чамтай хамт байхыг хүснэ, чиний найз болохыг хүснэ. Тэгээ эдгээр хүмүүстэй заримдаа ингээд харьцангууд нөгөө токсик ингээд үйлдэл нь ингээд гараад илэрч эхэлж байгаа хгүй. Тэнгүүд би бүр ингээд гайхаад ингээд шууд зайгаа барьж эхэлдэг. Тэр үедээ бүр тэрийн токсик гэдгийг ч мэдрээгүй явж исэн. Одоо тэгсэн чинь ингээд бүх зүйл амар clear болсон. Би өөрийнхөө ингээд хэлэх хязгаарыг аль хэдийн тавиад сурсан. Мэдээж миний хувьд ч гэсэн зөндөө олон суралцах зүйл байгаа. Гэхдээ бид нар багаар эхэлнэ. Тийм болохоор ганцаараа байж сур, зарим хүмүүсийг явуулж сур. За явуулж сурахгүй маа гэхэд зүгээр жоохон зайгаа барьж сур гэх мэт жишээний бид нар ингээ багаар өөр дээрээ ажиллаад, өөрийгөө хүндэлж сураад, өөрийгөө хайрлж сураад тэгснээрээ эдгээр хүмүүст өөрт чинь яаж хандахыг зааж өгдөг. Тэгэд эцэст гэх юм бол үргэлж өөрийгөө илэрхийлж сур. Тэгээ бас ганцаараа байхаас ерөөсөө бити тэгжээ чи өөрийнхөө үн цэнтэй өөрийгөө бүтээн. Тэгжээ чи бусдаар хүндлүүлж чадна, хайрлуулж чадна. Яагаад гэвэл чи зүгээр л хайрлуулах, хүндлүүлэх эрхтэй. Үүнийгээ заавал мэдрэх хэрэгтэй. За тэгээ өнөөдрийн бичлэг маань та бүхэн маань таалагдсан гэж найдаж байна. Дараагийн бичлэгээр дахиад уулзлаа. Түр баяртай. Манайхан өнөөдөр би та бүхэндээ үнэхээр гайхалтай гоё мэдээтэй байгаа. Миний өөрийнхөө хамгийн гоё хувилбарыг бүтээцгээ сургалтын маань шинэ эсэлд эхэлж байгаа бөгөөд 9 сарын 1-нд ахаад албан ёсоор эхэлж байгаа. Хэрвээ та шинжлэх ухаан дээр суурилсан эрүүл зөв аргаар өөрийнхөө гоё биеийг бүтээе гэж бодож байх юм бол за мөн сэтгэлгээн дээрээ ажиллаад тасгал хөдөлгөөнийг ч гэсэн надтай хамт хий гэж бодож байх юм бол энэ сургалтанд та заавал бүртгүүлээрэй.
сургалт маань болохоор 3-аас 4-7 хоногийн дотор явагдах байгаа. За энэ удаад юу өөр вэ гэх юм бол энэ удаад яг миний хөтчтэй явна. Өмнөх хэдэн сар болохоор би вебсайтн дээр бэлэн хичээл явуулж байсан байгаа. Гэхдээ энэ удаад би яг өөрөө хөтлөө тэгээ жоохон шахъя гэж бодож байгаа. Тэгээд бүгдээрээ энэ 30 хоногийн дотор өөрийнхөө гадаад үзэмж, дотоод эрхтэн, мөн оюун бодол, сэтгэлгээгээд бүх зүйл дээрээ ажиллаад дотроосоо болон гаднаасаа гэрэлтцгээе. За тэгээд бүгдээрээ удахгүй сургалтын дээр уулзъя.